Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2008 онд нээлттэй хийсэн Wall-E хүүхэлдэйн киног ярьж өгөхөөр бэлдлээ. Энэ бол 2800-ад оны дэлхийн гариг. Дэлхийн гариг маань хүн төрөлхтний зохисгүй байдлаас болж нэгмөсөн сүрч, овоолсон хогноос өөр зүйлгүй болчихжээ. Энэ хөөрхөн хуучны робот бол дэлхийн ганц оршин суугч Wall-E юм. Wall-E бол хог ангиллагч робот. Өдөржин дэлхий дээрх хогийг цэвэрлэж хүмүүсийн үлдэгдэл эд зүйлсийг сониучрхан цуглуулдаг. Түүнд энэ царцаанаас өөр найз байхгүй. Wall-E маань олсон зүйлсээ өөрийнхөө агуулгад хадгалдаг бөгөөд гэртээ авчгаар явж байхад нь замд зарлалын самбарууд дээр хүн төрлөختөнд юу тохиолдсон талаар гардаг. Нэвтрүүлгээр танай гэрийн эргэн тойронд дүүрэн хог байна уу? Тэгвэл сансарт маш их орон зай бий. BNL, Starliners нь өдөр болгон сансар руу нийслэг үлдээж байна. Таныг байхгүй хооронд бид хогийг цэвэрлэх болно. BNL-ийн эрдэнэ болсон хөлөг Axiom өдрийн бүтэн 24 цагийн турш хөлгийн автомат бүрэлдэхүүн танд үйлчилж, хөлгийн ахмад болон автомат удирдлага маань таныг уйд авахгүй байх бүхэл зүйлийг бэлдэх болно. Худалдан авалт хоол хүнс гэдэл манай хоовор сандалны ачаар эмээ тань хүртэл гэр бүлтэйгээ хөгжилдөх боломжтой. Алхах ямар ч шаардлагагүй. Axiom үнэхээр дээд зэрэглэлийн үйлчилгээг танд санал болгож байна. BNL-ийн ачаар сансарт гарах ямар ч асуудалгүй болсон. Энэхүү хүн төрлөختөн богирдсан дэлхийг Wall-E шиг хог цэвэрлэгч роботуудад үлдээгээд сансарт гарцгаасан юм байна. Гэвч он цаг уйлрах тусам роботууд элэгдэж эвдэрсээр манай гол төр Wall-E маань л ажиллагаатай үлдэж, Wall-E өөрийнхөө амьдардаг бүхийх төрч дугууныхаа улыг тайлж аваад хөгжим тавьж чийлрэн. Wall-E бүхэл бүтэн цуглуулгатай бөгөөд олсон зүйлээ ангилж тавина. Зурагтаар хосууд хөдлөлцөн дуулж байх мюзикл гарах үед Wall-E-гийн ганцаардал бидэнд харагддаг. Wall-E гадаа гарч эд зүйлсээ цэгцэлж байгаад гэнэт шуурга дэгдэж Wall-E хаалга хаагаад амархаар болно. Маргааш өглөө нь Wall-E маань сэрээд дугууныхаа улыг өмсөж гадаа гарч нарнаас цэнгэ аваад дахиад л хогнуудаа цэвэрлэнэ. Wall-E хогоо цэвэрлэж сонирхол татсан зүйлээ савруугаа хийж ангилна. Өдөржингөө ингэж ажилласаар тэгэд Wall-E нэгэн хөрөгчнөөс үнэхээр гайхалтай зүйлийг олдог. Энэ бол дэлхий дээр амь амьдрал байгаа гэдгийг илтгэх нэхэлсэн ургамал байна. Wall-E ургамлаа аваад гэртээ орох гэж байтал улаан лазер анхаарлыг нь татахулна. Wall-E барих гэж хөөнөө. Хөөсөр байгаад эцэст нь лазер зогсоход тэнгэрээс маш том хөлөг газар даад ирдэг. Wall-E маань айд сандраад газар ухаад нуугдлаа. Юу болоод байгааг харахад дотроос нь орчин үеийн гэмээр цагаан робот гарч ирдэг. Wall-E дөхөж очоод түүнийг нууцаар ажиглалаа. Энэхүү цагаан робот бол манай хүүхэлдэйний бас нэгэн гол дүр Eve. Eve дэлхий дээрх эд зүйлсийг шинжилээд амьд организм илрүүлэхээр ирсэн юм байна. Хөлөг онгоцсон сансарлууга буцахад Wall-E эцэст нь нэг дэлхий дээр найзтай болох боломжтой болно. Eve тэрүүгээр ажиллаа хийж эргэн тойрноо хардаг. Гэтэл Wall-E чимээ гаргаад Eve-д баригдчихлаа. Eve шууд л буудаж өгнө. Азар Wall-E маань амьд үлднэ. Eve хаягдсан хотоор явж мэдээлэл цуглуулж байна. Wall-E харин түүнийг дагсаар л үйлдэл бүхнийг нь сониучрхан харсаар л. Гэтэл нөгөө Wall-E-гийн царцаа Eve рүү ойртоход айсан Eve түүн рүү дахиад л бууддаг. Ашгүй царцаа өхөөгүй байна. Eve харин царцаатай тоглож инээж байхад Wall-E дахиад чимээ гаргаад Eve зогсоо зайгүй буудаж эхэлнэ. Wall-E айсандаа хамаг бие хумайд хайрцгийн хэлбэрт ороход Eve түүн дээр дөхөж ирээд түүнийг нэг скандад аюул мэдрээгүй тул буцаад ажилдаа орохоор явдаг. Манай Wall-E дотносох гээд нэг л болж өгдөггүй. Араас нь чимээгүйхэн дагсаар л бас бүтлгүүтэй л яваад байна. Орой болоход Eve амрах горимдоо орлоо. Eve-ийг өглөөс ирэхэд Wall-E түүнд зориулж баримл үлдээсэн байдаг. Eve тоосонгүй. Eve нэг зүйл хайгаад байгаа бололтой. Eve хайсан зүйлээ олохгүй ууртай явж байгаад соронзонд наалдчихлаа. Eve харин хүчирхэг робот учир хавийн ямиг сүйтгэжглээ. Хүнээр бол манай Eve жаахан ууртай юм уу да. Сэтгэлээр унсан байгаа Eve-ийг хараад Wall-E дэрэгдэн очиж суугаад түүнтэй жаахан дотносох гэж оролдоно. Eve бол яагаад бүс гэж олно уу? Чи худалдаач нь уу? Эсвэл захирлуу? Wall-E маань хог багцалж үзүүллээ. Та гэд өөрийнхөө юу хийдгийг харуулна. Ингэж нэг юм хоорондоо нэрээ мэдлэлцэн танилцлаа. Энэ үед гэнэт шуурга дэгдэж Wall-E түүнийг өөрийнхөө бүхээг тавьчирлаа. Wall-E-гийн гэрийг хараад Eve маш их гайхнаа. Их сандруу учир хөдөлсөн болгоныг нь буутчих гэдэл байдаг. Wall-E өөрийнхөө цуглуулгуудыг нэг нэгээр нь түүнд танилцуулна. Ингээд Wall-E түнд өөрийнхөө үзэх дуртай мюзиклийг үзүүлнэ. Eve-д Wall-E таалагдж эхэлсэн бололтой хамт бүжгэлж үздэг. Даанч манай хоёрд нэг л эвэ олохгүй хамаг юмаа эвдэлчих гээд байна. Тэр үед Wall-E-гийн нүд эвдэрэхэд Wall-E өөрөө нүд гаргаж ирээд засчихлаа. Eve анхудаа гал харж байхад Wall-E харин дууралцсан юм шиг л Eve-ийг тас ширтээд байна. Боломжийг ашиглаад гарт нь хүрэх гэж оролдсон ч чадсангүй. Wall-E гинэт Eve нэг юм өгмөр санагдсан бололтой. Eve нөгөө ургамлаа харуулхад Eve ачаалж байснаа ургамлыг дотроо хийгээд эдэвхгүй горимж шилжчихнэ. Энэ үед Eve-ийн цээжин дээр ногоон гэрэл анивчээж эхэллээ. Wall-E түүнийг цэнгэн дууссан байж магадгүй гэж бодоод гадаа наранд гаргаж тавилаа. Wall-E хүлээсээр л.
Ив ухаан орсонгүй. Бороо ороход шөхөр барьж өгöd өөрөөсөө цэнэглэх гэж үзээд л Воли маань Ивийг хайрлан хамгаалсаар л байдаг. Өдөр хоног өнгөрсөөр Ивийг сэрх бах гэсэн Волигийн найдлага тасарч хуучин ажилдаа гарлаа. Хөөхий Воли маш их гонигтай харагдана. Гэтэл энэ үед Ивийг авчирсан хөлөг дэлхий дээр буцаж ирнэ. Асахгүй байгаа Ивийг нөгөө том хөлөг авч явах гэж байдаг. Воли Ивийг алтхаас айгаад сандарч гүйсээр арай гэж хөлгийн гаднах шатнаас зүгдээд задгаа сансарт гарчлаа. Воли сансар огторгуутай танилцж гайхамшигыг нь биширсээр эцэст нь нөгөө BNL-ийн Axiom хөлөг дээр хүрээд ирнэ. Воли хөлөгт орж ирэхэд тэнд бүх зүйл автомат роботуудын хяналтанд байдаг. Асахгүй байгаа Ивийг нэг робот шинжилж цэвэрлэнэ. Энэ үед Волиг шинжилж үзээд цэвэрлэх гэсэн ч арай хүчрэхгүй юм шиг байна. Воли маань дэлхий дээр хитрхи удсан болохоор арай л тоостой байх шиг байна. Хөлөгт гадны биед орсныг хөлгийн эргүүлийнхэн мэдээд Волиг барихаар ирцгэлээ. Манай Воли арга болж Ивийн ард нуугдчихна. Ивийг харин амьд биед илрүүлснийг шалгагч мэдээд өөр тийш нь аваачлаа. Хөөхий Воли Ивийн араас салахгүй дагсаар л Ивийг хөлөгт тээвэрлэж эмх замбраагүй их роботуудын хөдөлгөөнд дунд аваад явна. Волич Ивийг олохоор араас нь хайнаа. Тэр үедээ сандал дээр суух бондгор хүмүүстэй таардаг. Воли мэдээж тэдгээр хүмүүсийг их гайхна. Хөндөрлөгтөнд бүх юм нь бэлэн болцсон болохоор алхахаач болоод жингийн илүүдэлд орцгоожсон байна. Тэд зүгээр л өдөржин сууж, эдэж, амарч хоорондоо интернетээр холбогдохоос өөр ажилгүй болчихж. Тэр үед нь харин энэ Жон гих залуу сандлаасаа унчихлаа. Воли түүнд тусалж дахин сандал дээр нь гаргаж өгдөг. Тэгээд Иви араас үргэлжлүүлэн явлаа. Жохоо хүүхдүүд хүртэл илүүлжинтэй болчихжээ. Хувцаа ганц л товч дараад солих гэх мэтэр юмс ер нь хөгжингүү болчихсон болохоор хөдөлгөөний дутагдалд орох нь аргагүй ч үсттэй. Энэ эмэгтэй харин нэг найзтайгаа уцаар ярьж байхад нь Воли санаандгүй төхөөрөмжийг нь салгачихлаа. Бүсгүй далиндуулаад эргэн тойрноо жаахан анзаарнаа. Воли Ивийг дагаж явсаар хөлгийн толгой хэсэгт ирэх бөгөөд автомат удирдлага түүнд ургамал байгааг мэдээлдэг. Воли толгой хэсгийн доод өрөөнд ороход нь тэнд хөлгийн ахмад байж байлаа. Ахмад бараг өөрөө юу ч хийхээ болчихжээ. Унтаадал, сэрээдэл бүх зүйлийг роботууд өмнөөс нь хийж байна. Ширээн дээрээ байх кофег авахтаа хүртэл сандлаа урагшлуулж байгаад авдаг. Ахмад сэрээд эхнээс нь хөлгийнхөө үзүүлэлтүүдийг шалгах бөгөөд автомат удирдлага нь түүнд өглөөний зарлалаа хэрхэн хийх ёстойг сануулдаг. Нэг л товч тарахад өдрөө өөрчлөгдөн өглөө болж хөлгийн гишүүддээ мэд хүргэнэ. Хөлгийн ахмад өглөөний мэндэ үргэлжил байдгаараа цаг агаар хэв юм байна. Хей, өнөөдөр нэрээ бидний 5 жилийн хугацаатай аяллаа 700 жилийн ой болж байгаа юм байна шүү дээ. Бидний өв эцэг бид нар тэдний хийж байсан зүйлийг 700 жилийн турш хийсэн гэхээр бахархна гэж бодож байна. Гэж зарлал хэлж байна. Тэгснэ Ахмад. Хей, энэ анивчаад байгаа товч юу вэ? Гэт холбоогоо тасаллаа. Автомат туслах нь Эв эерэг үнэлгээдээ буцаж ирсэн байна. Эерэг гинэ туслах Ивийг сэрэж ямар ч загварууд өмнө нь эерэг үр дүнтэй ирж байгаагүй гэж хэлээд анивчиж буй товчон дээр дарна. Гэтэл бүх цонхнууд хаагдаад нэг бичлэг тоглоллоо. Ерөнхийлөгчтэндээс баяр хүргэе ахмадаа. Хэрвээ та энийг харж байгаа бол таны үнэлгээний робот буюу Ивэн дэлхийгээс ургамлын дээжтэй буцаж ирсэн гэсэн үг. Тийм ээ. Энэ нь та бүхэн дэлхий рүү буцах цаг ирснийг илтгэж байна. Дэлхий? Бид буцах гэж юу? Одоо дэлхий амьдралыг тэтгэх чадвараа дахин сэргээсэн тул тэнд дахин суурших ажиллагааг эхлүүлж болно гэсэн үг. Гэтэл Воли гарч ирээд түүнд дахин хөлгийг гар аргаар жолоодох удирдлагын номыг гаргаж өгнө. Ерөнхийлөгч үргэлжлүүлэн энэхүү гар аргаар жолоодох зааврыг дагаж ургамлыг Holo detector хийснээр Axiom хөлөг шуудхан дэлхий рүү чиглэлээ өөрчлөх болно. Ийм л амархан. Гэхдээ танаа зорчигчид таталцлын нөлөөллөөс болж жаахан эвгүүрхэж баг зэрэг хүнд оргиж магадгүй юм. Гэсэн ч гүйлтийн зам дээр жоохон гөөхөд дорхноо галбирчна гэдэгт итгэлтэй байна. Бидэнд гүйлтийн зам байсан гэж юу? Хэрвээ асуух зүйл байвал заавартай сайн танилцаарай. Удахгүй гэртээ уулзцгаая. Ахмад маань дандаа автомат юмтай харьцсаар байгаад номыг яаж ашиглахаа сайн мэддэггүй. Энэ хооронд Воли маань Ивтэй ярилцах гэж оролдоход Ив түүнийг хүмүүсийн нүднээс нуудаг. Гэтэл нэг робот гарч ирээд Ивийн биенээс ургамлыг гаргах гэхэд ургамал алга болчихсон байна. Ив шууд сандарнаа. Ургамлыг хайсан ч олддоггүй. Гэтэл автомат удирдлага Ивийг алдаатай байсан гэж хэлээд ахмадын толгойг эргүүлэн дэлхий рүү буцгаа болдог. Ахмад сая нэг юм Волиг анзаараад цочход Воли түүнд гараа өгөөд өөрийгөө танилцууллаа. Ахмадын гар дээр хэрэн Волигийн шороо наалчихнаа. Ахмад тэрийг нь шинжилж үзэхэд дэлхийн хөрс болохыг мэдээд дэлхийн талаар бүх мэдээллүүдийг олж авдаг. Төрхөөсөө сансарт байсан тул түүнд бүх зүйл их сонирхолтой байна. Ив Воли хоёрыг алдаатай роботууд гэж үзсэн тул тэднийг засварын хэсэг тавиачна. Ивд нэг унтраалга маягийн зүйлгээд түүнийг унтуулан тустай өрөөнд аваачдаг.
Гэтэл Воли Ивийн гарыг салгаж байгааг хараад буруугаар ойлгоно. Хоригдсон шилээ шууд лазераар эвдэж түүнийг аврахаар гарч ирнэ. Ив түүнийг болиулах гэж оролдсон ч тэрээр Ивийн гараар хамгаалтыг эвдээд засварын хэсэг ажиллагаагүй болчихно. Бүх дефектээр оптууд суллагдлаа. За ямар юм болох нэ? Одоо бөөн үүмэн болохоос өмнө манай царайлаг киночдын хөөхөн хүүхдүүд subscribe дараарай. Сабад арц манай хөөхөн хүүхдүүд аав ээжтэй хэлж байгаад лайка даруулаарай. Оптууд Волид баярлнаа. Бүгдээр Волиг өргөд явж байхад эргүүлийн оптууд харин тэдний тэрслэгчд гээд хөөж гарна. Ингээд Ив Волиг дагуулж явсаар түүнийг дэлхий рүү буцах капсул дээр авчина. Воли харин өрөвдөлтөд нүд гаргаад буцахгүйгээд байна. Ив түүнийг яв гэж шаардаад капсул цуулгалаа. Воли харин Ивийг хамт явахыг гуйхад Ив харин явахгүй гээд зөрүүдлэн. Тэр үед нь харин тэнд нэг эргүүлийн робот орж ирээд манай хоёр нуугдлаа. Тэгсэн нөгөө робот чинь Ивийн олсон ургамлыг капсулд хийгээд дэлхий рүү буцаах гэж байгааг тэд хардаг. Энэ яаж авсан юм бол? Эргүүлийн роботыг гаруугүй Воли ургамлыг авахар капсул руу ороход хаалга нь хаагчихнаа. Шууд сансар руу нисчихлээ. Ив сандраа түүний араас шууд сансар руу гардаг. Воли дэлбэрэлтийг зогсоохоор янз бүрээр л үздэг. Тэгээд галын хор авч капсулын хаалгыг онгойлгох гэж оролдож байх үед хөлөг өөрөө дэлбэрчв. Ив хараад Волигоо өгчлээ гэж бодоод гуниглаж байтал Воли тэндээс гал унтраагуур хөлөглөөд хүрээд ирнэ. Воли Ивд ургамлыг харуулхад Ив түүнийг тэврээд маш их баярлнаа. Воли ч баяртай байна. Манай хоёр тухайн нийлүүлэхэд тэнд нь бяцхан оч үсэрдэг. Манай хоёр тэнд завшааныг ашиглаад хоорондоо тоглож жаахан хөгжилтнөө. Тэднийг харин өнөөх сандлаасаа унсан бүсгүй харж байгаад Жонтой тааралдаад Волиг таниад тэд бас хоорондоо танилцдаг. Энэ нь магадгүй хөлөг дээр сүүлийн үед байхаа болсон ганц амьд харилцаануудын нэг бах л та. Ахмад харин дэлхийн бүх зүйлийг гайхан биширч илүү ихийг судалмаар байна. Автомат удирдлага нь харин түүнийг унтах цаг болсон гэд унтуулчихлаа. Ахмад харин нууцаар босч ирээд судалгаагаа үргэлжлүүлнэ. Жон бүсгүй хоёр амьдралыг мэдрээд хамтдаа усан санд хөгжилдөж байдаг. Манай хоёр харин хөлөг рүү буцаж ороод Ив ургамлыг хөлгийн төв хэсэгт байрлах холо детектор тавиач гэж төлөвлөдөг. Ингээд тэр Волиг нуугаад дахиад Ахмад дээр очдог. Ахмад харин дэлхийн талаар баахан судалчихсан, харихын түүс болчихсон байж байна. Ив түүнд ургамлыг авчирч өгөхөд Ахмад шууд л баярлна. Ахмад Ивийн дурсамжийг харахад төсөөснөөс нь арай өөр байсныг хараад жаахан сэтгэлээр уннаа. Гэсэн ч тэр Волигийн үздэг нэвтрүүлгийг хараад ургамл бол тэдний найдвар гэдгийг ойлгоод буцахаар шийддэг. Энэ хооронд харин Ив дурсамжнаасаа Воли түүнийг итгэхгүй байх үед нь яаж халамжилж анхаарч байсныг мэддэг. Бараг л ухаангүй байхад нь баахан болцчихсон байж. Воли маань харин Ивийг хүлээж тесэлгүй хогийн пүнкрээр ахмадын өрөө рүү авирч эхэлдэг. Ахмад ургамлыг услаад автомат удирдлага дуудаад холо детекторыг асаахыг даалгахад автомат удирдлага түүнийг эсэргүүцэж эхэлнэ. Тэгээг шаардлагагүй ахмадаа надад үлдээж. Ер нь юу гэж? Би өөрөө хийх хэрэгтэй юм шиг байна. Ахмадаа би шаардаж байна. Ургамлыг надад өг. Авто миний замаас холд. Бид буцаж болохгүй. Юу яриад байгаа юм бэ? Яагаад мэдээлэл нууцлагдсан? Ахмадаа ургамлыг өг. Нууцлагдсан гэж юу гэсэн үг юм? Чи ахмадаас юм нууцлах ёсгүй. Ингээд ургамлыг булаацалдаж эхэллээ. Ахмад түүнийг нууц мэдээллийг хэлхийг шаардахад тухайн мэдээн дээр дэлхийг цэвэрлэх төлөвлөгөө бүтлгүүцсэн бөгөөд дэлхийн уур амьсгал өөрчлөгдсөний улмаас буцах аргагүй болсон гэх мэдээлэл байдаг. Тэрэн дээр нь бас автомат удирдлагад бүх эрх мэдлийг өгсөн бөгөөд дэлхий рүү буцахгүй байхыг сануулсан байна. Ахмад гайхаж, Ахмад тэндээс энэ мэдээ хизээний мэдээ вэ гэхэд 2110 он юм байна. Ахмад эн чинь бараг 700 жилийн өмнө ирсэн юм байна. Одоо өөрчлөгдсөн байж таараа. Бид буцах хэрэгтэй. Эрхмэ. Дэлхий рүү буцаж болохгүй гэсэн тушаал ирсэн. Гэхдээ амьдрал одоо тогтвортой болсон. Энэ ургамлыг хар. Ногоо бас ургаж байна. Энэ бол амьд байгаагийн баталгаа. Тэдний буруу байна. Тэр огт хамаагүй ахмадаа. Яахаар хамаагүй байдаг юм. Дэлхий бол биднийгээр асуудалд орчход байна. Бид энд зүгээр суугаад юу ч хийхгүй байж болохгүй. Энэ бол миний хийж ирсэн зүйл. Энэ хөлөг дээрх бүх хүмүүс тийм л байсан. Юу ч хийхгүй. Та зөвхөн аксиомд л амьд үлдэж чадна. Би зүгээр амьд үлдмээргүй байна. Би амьдрмаар байна. Ингээд ахмад хуучин ахмадуудын зургийг харах үе автоудэрлаг багаар тэднийг аргандаа оруулж байсныг анзаардаг. Тэгээд түүний эсрэг зогсноо. Гэвч автоудэрлаг түүнийг эсэргүүцэж эргүүлийн роботыг дуудаад ургамлыг булан авдаг. Ахмад харин Ивд роботыг баривчлахыг тушаахад Ив робот руу бууга тулгаад ургамлыг буцааж өгөхийг шаард. Ахмад түүнд ургамлыг авч яваад хоолой детекторт хийхийг тушаанаа. Тэгсэн чинь нөгөө робот Ивтэйхэн байж байгаад ургамлыг нөгөө пүнкер рүү шидчихв. Үгүй. Ингээд харамсаж байтал тэндээс ургамл буцаад гараад ирлээ. Юу вэ гэд хартал доороос нь манай Воли гараад ирнэ. Ив бөөн баярлноо. Воли автоудэрлаг Волигоос ургамлыг булаах гэж оролдоход Воли маань эсэргүүцнэ. Автоудэрлаг түүний гол системийг тогоор цуглаад гимтэжхэн. Ивийг ч мөн адил унтраагаад араас нь хайчихна. Харин ахмадын бүх эрх мэдлийг булаагаад өрөөнд нь хорчихлоо. Ив харин нөгөө царцааны тусламжтай дахин асаад шууд л Волиг хайж эхэллээ.
Урдхан Воллиг олохгүй бол хогнуудтай хамт багцлагдаад задгаа сансар руу хаягдах гэж байна. Тэгсэн тэнд багцлсан хогон донд Волли байж байна. Воллиг амжилттай гаргаж авна. Данж Волли маань нэлээд хүнд гинтчээ эд ангин болохоо байсан байна. Ив тэрүүгээр Воллиг засахыг хичээсэн ч Волли таарах чип олдсонгүй. Волли түүнд ургамлыг гаргаж өгөөд явж ажиллаа хий гэж төхөх болно. Ив харин түүнтэй хамт үлдэхийг сонголоо. Волли ургамлыг хүргэж өгөхийг гуйгаад байна. Тэгээд Волли хэрвээ тэд дэлхий рүү буцаж чадах юм бол тэнд сэлбэг байгаа гэж ятгах үед Ив Воллиг аваад холо детектор руу явах болно. Ив замдаа нөгөө суллагдсан дефекттэй роботуудыг талдаа оруулнаа. Хаасайгүй тэднийг эрен сурвалжилж байна. Хоригдсан Ахмад Ив ургамлыг олсныг ойлгоод хөлгийн дэлгэцийг хакердэж Ив зориулан мессеж хүргэдэг. Ахмад хей Ахмад нь байна. Би өрөөндөө хоригдсан. Ив, Волли, ургамлыг удирдлагын ширээн дээр аваач. Тэгээд хоолой детекторт хий. Хурдлаарай. Авто удахгүй миний сүлжээг маань таслах бах. Ингээл үед нь яг л тасалчихлаа. Авто удирдлагын эргүүлийн роботууд Ивийг барих гэхэд дефектор роботууд тэднийг хамгаалаад тулалдана. Энэ сүйтгэгч нөхөр бол будаа болгодгийн байна. Харин Ахмад маань гараа зургийн өмнө байрлуулад автомат удирдлагыг хуурж анхаарлыг нь сарниулдаг. Автомат ахмадаас ургамлыг авахар өрөөнд орж ирэхэд Ахмад түүнийг нууцаар отож байгаад удирдлагын ширээг идэвхжүүлдэг. Ингээд хөлгийн бүх зорчигчдыг төв хэсэг рүү зөөвөрлөнө. Тэгээд Ахмад автомат удирдлагыг гар удирдлага руу шилжүүлэхээр ноцолдож өгнө. Ивийг яг детекторт хүрэх үед нь авто удирдлага хөлгийг хазайлгаж бүх хүн хөлгийн нэг тал руу гулсаж эхэлнэ. Ив харин ургамлаа тэр дунд алдчихнаа. Хайж байх хооронд нь авто удирдлага детекторыг буцаагаад унтраажхна. Детекторыг яг буцаад ордгийн даван дээр Волли өөрийгөө золиослоод детекторыг торгоогоод барьж байна. Тэр үед нь бараг л ясгүй болсон Ахмад хөл дээрээ дахин босч ирээд авто удирдлагатай дахин үзэж түүнийг ялаад хөлгийн удирдлагыг буцаагаад гартаа авна. Хүмүүс ч бөөн баяр болноо. Олон жилийн дараа тэд хөл дээрээ дахин зогсоцгоолоо. Хүмүүс болон роботууд хамтарч байгаад ургамлыг олох үед Ив ургамлыг детекторт хийх болно. Тэгэд Воллиг аварлаа. Волли маань харин аврахын аргагүй болтлоо гэмтчихэж. Аксиам хөлөг дэлхий рүү буцаж ирлээ. Тэднийг газартахад дэлхий мэдээж хогондоо дарагдсан хэвээрээ байсан ч амьсгалах боломжтой байна. Ив маань Гялс Воллиг бүхээг рүү наваачаад Воллигийн эд ангуудыг сольж эхлэв. Мөгдийг нь сүнгэнтлэн солиод Воллиг нараар цэнэглээд сэрхийг нь хүлээлээ. Эцэст нь Волли маань сэрлээ. Даанч хуучны Волли биш болчихж бүх дурсамжаа мартчихжээ. Зүгээр л хогоо багцлаад байна. Ив түнд гэрийнх нь эргэн тойрныг харуулад өнөөх мюзиклийг тавьж өгсөн ч Волли юуд сандаггүй. Волли чимээгүйхэн хогоо цэвэрлсээр л Ив түүн дээр очиж хичнээн нэрээр нь дуудсан ч Волли Ивийг сансангүй. Ив Воллигийн гараас ураад тухай нийлүүлэх үед дахин нөгөө оч цазарч Волли Ивийг саналаа. Ива ингээд Волли болон Ив маань дахин хамтдаа байж хүн төрлөختөө харин дэлхийгээ дахин сэргээгээд кино маань дуустдаг. Киночд кидс байла. Саба дарха мартва.